Бид хуулийн хүрээнд үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа арга зүй. Гэхдээ юм зориг буруу улсуудын албан тушаалын төлөө ус ханзангийн сэтэлтэй тэгээ буруу аргаар, хууль ус аргаар, үндсэн хуулийн ус аргаар төрийн эрхийг авах гэсэн юм хууль ус үйл ажиллагаа дамжирсан. Харамсалтай энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсгийг зурж уриалж гишүүдийг дарамтлж ажилласан. Тийм учраас одоо би шадар сайд, амар сайхан сайдыг бас ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерхий сайдын өрөөх хүрээнд шатгууны хомслыг бид нэр шийдвүүлчихэд хагаад шатгууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж тохирж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж иж шатгууны хомсдол бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Ийм танхимаасаа зурсан байр суурь зарчмуудыг хүртэл илэрхийлж байгаа бол бас үннийг хэлэхэд бидний байрлалсан хариуцлагат ингээд нийцэхгүй байна. Юм учраас ингээд өчигдөр үндсэндээ ороод шийдэх хаад бичгүүд ингээд явуулаад чөлөөлөх болсныг хамтлагийнхаа өмнөд ярьж байна. Тэнд одоо тэгээд цаашдаа ажил амжилт хүсье. За энэ хэлцэх суралт орой улсын хурлын гишүүн Улаанбаатарын санаачлан бас